За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан өглөөний мэнд хүргье. Сайхан өглөө байна. Тэгээд гэртээ уцаа ороход буцаж явсаар аваад нар мандачлаа. Жохо орочлаа. Тэгээд өнөөдөр би юун тухай ярих гэсэн бэ гэвэл талархлын тухай ярьж ирсэн шүү дээ. Талархал бол их сайхан зүйлээ гэд. Тэгээ би анх 2 баримттай ярих гэж бодоод 2021 оны 10 сарын 8-нд ингээд өдөрт 10 талархал бичиж эхэлсэн. Тэгээ эхлээд юу бичих юм бол доо одоо нэг бичээл дахиад бичих юм бол тухайн хэлгүүдээ энэ төргээ бодож ирсэн. Тэгээ сонирхуулахад энэ чи секретээ санаа авч бичижсэн. Өдөрт 10 талархал бичээрэй гэд. Тэгээд 49 хоногийн челленж эхлүүлээд ингэж эхэлж исэн байгаа. Тэгээд талархал бол үнэхээр гоё зүйл. Надад ямар нэгэн асуудал тохиолдсон ч гэсэн би гомдмоор, дургуутмээр эсвэл таагүй тийм асуудал тохиолдсон ч гэсэн талархал зовлон жаргалд оруулах уу гэдэг шиг талархалд оруулаад бичгээр байдал шал өөр алгаа гэд би та нарт ярьж исэн тийм. Тэгэд энэ сонирхуулахад энэ номер 1 2021 оны 10 сарын 8 гэд тэгээ сайн сайхан зүйлсээ тоол гэдэг ингээд нөгөө нууцаас аваад эхлэв бичижсэн. Нэгдүгürt ээж маань эрүүл сарвал хамт байгаад баярлаа гэд. Тэгээд гар үсгээ зурсан байгаа. Тэгэл өөр хөөхөд хань ижил энтер гэл тэгэл бичижсэн байгаамаа. Тэгээд за дараа нь ингээд нэг номер. Тэгээд одоо дараа нь ингээ өргөжлүүлээд ингээ өдөр болгон бичсэн. Хэрвээ нэг өдөр би таслах юм бол тэрийгэ 2 номер гэж ингээд 3 номер тэгээд таслах юм бол тэрийг юу яадаг нөхөд бичдэг байгаа. 4 5 гэх ингээл 6 номер тэгээд ингээл янз бүрийн дэвтэр дээр ингээд бичсэн байдаг. Тэг ингээд нэг ч өдөр таслаагүй 10 талархал бичсэн байдаг. Миний нэг хийдэг хөтөлбөрөөр бол миний 10 дугаар алхам. Тэг ингээд цааштай ингээд хөл яг тийш дараалалаараа ингээд яг тэдний сарын тэр өдрөөс хойш тэдний сарын тэдний өдрийн одоо байдлаа харъя гэвэл эндээс хараа мэдчих юм байна. Тэгээд энэ 10 22 одоо энэ хамгийн сүүлийн энэ ингээд 21 дэх дэвтэр нь байсан байна. Энэ ингээд 22 дахь дэвтрийг одоо би ингээд хөтлөө явж байгаа. Тэгээд надад их сайхан байдаг. Тэгээд та бүхнийг гэсэн өдөрт 10 юм уу 1 юм уу 3 ч гэсэн хамаагүй тий талархал бичээсэй гэж бодоод өнөөдөр би ингээд харуулъя гэж бодсон. Тэгээд энэ бол 22 дахь дэвтэр байна. Тэгээ өнөөдөр болохоор ажил руугаа ороо биччихнэ. Өнөөдөр 1656 дахь хоногтой амьдрал чинь нөгөө богинохын юм болохоор ийм одоо 4 жил гараа үрцэн байх чинь 1656 хоног л юм байна. Тэгээд 4 сарын 23 гэдэг өчигдөр би 22 нахаа ингээд байна. Тэгээд 21 номерын дэвтрээсээ 21 оны 10 сард гэдэг чинь 26 тий бараг ингээд 5 жил болох жах чинь тэгээд болж байгаа юм байна. Тэгээд энэ бол бүр өглөө асар шүдэ угаадагтай адилхан дадал зуршил болсон байгаа. Зарим тохиолдолд ингээ бичиж амжихгүй бол угаасаа нөхөд бичдэг. Надад их сайхан байдаг. Та бүхнийг гэсэн талархал бичээсэй. Талархал чинь залбирлж болно, бясалгалж болно. Сэтгэл аягүй гоё болчдөг тий. Бусдад талархахаар тийм зүйл юм байлээ. За ингээд та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.